Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувгийн кинотөх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарын хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчны хамттай бүтээй Unitel, за мөн ханиуд томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travelio дэмжиж ажиллаж байна. Студид хөтлөгч Инхбат Цэнгэл баяр нар бэлэн боллоо. За 1990 оны ихэнх үеэс монголчууд Холливуудын кинонуудтай анх танилцж эхэлсэн. Ер нь бол дандаа л Оросын кино ч юм уу тийм суужны социовын кинонуудыг л үздэг байлаа шүү дээ. Тэгээд ер нь ардчлал гарч ирснээр одоо барууны соёлтой гэх юм уу тийм. Тэр Хойд Америкийн яг кино ертөнцийн төв ямар кино хийгдэж байна тэдгээрийг бид нэр үзэх боломжтой болж ирсэн. Тэдстэй нэг Оросын пират суугуудаар орж ирсэн кинонуудыг прокатнаас аваад битүү үздэг байсан байхгүй. Бидний хүүхэд нас бол тэгж л өнгөрлөө шүү дээ. Би ч гэсэн одоо прокатнаас алдгүй тийм л хүүхэд байлаа. Маш олон кино үзснээ бол санддаг. Тэгээд Back to the Future ирээдүгээс эргэж ирсэн гэдэг киног анх үзэл хэвээр толгой дэлбэрч байлаа шүү дээ. За тухайн үедээ бол мэдээж яг тэр үедээ хит болчихсон тийм кинонуудыг үзчихсэн бол цаашлаад өмнө нь хийгдэж байсан тэр мундаг кинонуудыг үздэгч гэдэг юм. Ингээд бидний ер нь кино ертөнцтэй танилцах тэр үе даалга нэгдэжсэн. Тэгээд 90-ад оны тэр үе бол яг тухайн үеийн хэллэгээр боевик буюу одоо акшн тулаант кинонууд, за мөн аим шин кинонууд ч гэдэг юм уу те, ийм кинонуудыг маш их үздэг байсан. Үнэхээр ч дуртай байсан. Аим шин кино гэхэд чинь чөтгөрийн цуглаан гэж байсан юм. Моёр 666 энэ. За тэрийг сонссон байна. Тий. Гэх мэтчлэн аим шин кинод маш их дуртай байсан байхгүй. Тэгээд нэг өдөр Сүнс гэдэг нэртэй аим шин кино төрөлсөж аваад гэртээ ирээ тоглооллаа нөхөд. Тэгсэн чинь кино эхлэхдээ л бүр цаанаас л нэг аимшиг эхэлж шүү. Киноны дуунч тэр тэгээд ер нь өнгө аясанч тэр яг л Сүнс ингээд аимшиг кино эхэлж байгаа юм шиг. Тэгээд энэ киног үзэж дуусахдаа би хайр дурлал гэж юу гэдгийг, за ямар хүчтэй зүйлийг тэгээд үхэлж тэднийг салгаж чаддгүй юм байна гэдгийг ойлгоод дуусчихсан байхгүй. Тэгээд хайргаа төлөө хэрхэн тэмцэж байгаа тий. Чинь үхсэн ч гэсэн хайртай бүсгүйгээд л ингэж тэмцдэг юм байна. Ингэж дурлах ёстой юм байна гэж анх удаа ойлгож ирсэн. Тийм шүү. За ингэ хайрыг ойлгох ёстой зэрэгцээ. За манай ээжийг тооцох юм бол энэ дэлхийд дээрх хамгийн хөөрхөн бүсгүйг би тэгэхэд анх удаа харж ирсэн байхгүй. За мэдээж тэр бүсгүйг Demi Moore гэдэг байсан. Хэдийгээр тэр бүсгүй одоо эмэгтэй хүнд баймааргүй нэг сонин итгээд үстэй ч гэсэн тэр үсэн ч ихсэн зогсон гэж яав. Яг үнэ. Тэр нүднийх нь харц тэр одоо хайртай залуугаа харж байгаа тэр харц центр те үнэхээр дагвар дурлахгүй байх ярахгүй. Үс нь бүр үнэхээр гой зөгтөг те. За тэгээ удалгүй нөгөө бүсгүй чинь бидний бас үзэх дуртай Хатуу самар киноны Брюс Уиллисийн эхнэр гэдгийг сонсоод бүр илүү дуртай болчих. Одоо энэ чинь юу шүү дээ. Энэ хоёр том хүн ч хоёр алдартай хүн хоорондоо дэмждэг хүмүүс нь хоорондоо гэрэл байхаар бүр илүү гоё болчихдаг юм байлээ л дээ. За ингээд энэ Сүнс гэдэг киноноос хойш энэ Demi Moore гэдэг бүсгүй маань дэлхийн од болоод бид ч гэсэн түүний тоглосон кинонуудыг анзаардаг болсон баг. Ингээд хувийн амьдрал нь ч гэсэн нэлээд одоо олонд дээлттэй болсон, хүмүүс их сонирхдаг болсон тийм. За харин Сүнс киноноос хойш амьдрал замналыг нь ер нь мэдчихэж байгаа. Харин ямар замыг туулаад энд дэлхийн хот болж чадсан бэ гэдгийг хоёулаа өнөөдөр ярих юм. За өнөөдрийн дугаарыг 2019 онд гарсан Inside Out гэдэг нэртэй Demi Moore-ийн намтар номноос болон бусад их сурвалжуудаас бэлтгэн хүргэж байгаа юм. За Demi Moore гэх энэ бүсгүй 1962 оны 11 сарын 11-ний өдөр Нью Мексико мужийн Roswell гэдэг хотод төрсэн юм байна. Түүнд эцэгээс өгсөн нэр нь Димитрия юм байна. За бүтэн нэр нь Димитрия Jean Gaines гэдэг нэртэй. Анхны нэр нь ийм байсан. Аавыг нь Danny гэдэг бол харин ээжийг нь Virginia гэдэг. Ээж нь дөнгөж ахлах сургуулаа төгсөөд л Demi гаргасан юм билээ. Шууд 10 жилээ төгсөөд юм байна. За аав нь харин хэд ах байсан бололтой. Гэхдээ л ахлах сургуулаас цааш сургууль суралцаагүй, боловсрол эзэмшээгүй нэг юм байж. Ингээд их сургууль коллежид сураагүй хүн яаж сайн ажил болж өндөр цалинтай ажил хийх вэ? Мөнгө төгрөггүй өстой байдгаа барсан ийм айл байсан гинэ.
Энэ гуруулаа шүү дээ тий. Аав нь багахан цалинтай ажил хийдэг. Харин ээж нь гэрийн ажилдаа нухлагдсан. Сэтгэл санаа тогтворгүй. Ер нь амьдралдаа сэтгэл хангалуун бос ийм айл байж. Тэд ердийн хэрэгцээг арай гэж хангадаг. Гэт байр тогны мөнгө ч гэдэг юм уу түрээсээ мөнгө хоримтлагтаад ёстой нэг аргаа барж исэн гинэ. Их хэцүү амьдралтай. Энэ байдлаас хэрхэн гарах талаар бодож аав нэг арга олсон нь мөрөөдө тоглох. Йоо. Мөрөөдө тоглоод хоцсон хүн нэлгээ дээр байхгүй. За дэмийг авч ялгаагүй, хожиж чадаагүй. Асуудлууд нь бүр л илүү нэмэгдэжсэн байна. Ингээд энэ айлын уур амьсгал гэж ерөөс авах юм байсангүй. Байнга хэрүүл маргаан уур уцаартай юм хүмүүс байж. Дээрээс нь хоёулаа арх маш их удаг. Удалгүй дэмийг 5 настай байхад нь энэ айл дахиад нэг хүүхэд төрүүлээд нэг хэрэгтэй дүүтэй болж байгаа юм байна. Харин хүүгээ төрсний дараа нөхцөл байдал арай жоохон дээр технок гэтэл аав нь өөр бүсгүүтэй бас очруулаад ээжийг нь араар нь тавиад ингээд энийг нь дэмигийн ээж мэдснээр эдний гэрлэлт ер нь хэцүү байдалд орж байгаа. Ингээд Виржиниа буюу ээж нь тэр газараас нүүхэр шидэд нөхөр 2 хүүхдэд дагуулад Калифорни ороо нүүдэг. Нөхрөө аваад 2 хүүхдээ аваад. Оо за. Ямар ч байсан нөхрөөсөө салаагүй хүлээцтэй хандсан байна. Тийм байна. Нэг алдсан байна. Би чамайг уучлаа гэдэг юм уу тийм. Тэр газраас нь олдож байгаа юм тий. Тийм. Гэхдээ шинэ газар ирсэн боловч энд тэдний эцсийн зогсоол байгаагүй гинэ. Нөхөр нь дахин асуудал тарьсаар байж. Ирсэн бүр засарч өгдөггүй нэг хүн байсан юм шиг. Ингээд тэгэх болгонд нь эднийх нүдэг. Ерөөсөн маш их нүс. Хойлоо өмнө хийний талаар ярьж байгаа төлөө маш их нүсэн талаар гардаг шүү дээ тийм. Тэгээ тэрийг дагаал нөгөө хүүхдүүдийн сэтгэл санаа, хүрээлэл, сурлага бүх юм өөрчлөгдөөл байгаа тийм. Яг үнэ. Найз нөхөд байхгүй. Сэтгэл санаа докторгүй. Одоо бүр нэг юм юу гэдэг вүлээ хийсэн ийм л хүүхэд болчихж байгаа байхгүй. Энэ 2 хүүхдийн сэтгэл зүйч гэж авах юм байхгүй. Тэр өдрүүд ерөөсөө дэмигийн хамгийн хар бараа өдрүүд нь байсан гэж хэлж болно. За хамгийн ч байх. Ер нь л хар бараа өдрүүд байж. Энэ 2 хүүхэд төгсөхдөл ингэж нүүх нь хэвийн зүйл юм байна. Бүх хүмүүс ингэж нүүдг юм байна гэж бодож өссөн гэдэг. Тэгээ зарим хүмүүсийн ярьдаг найз гэдэг юм ерөөсөө байхгүй. Хүмүүс энэ миний цэцэрлэгээс хойш найзлсан найзаа гэж хэлэхэд нь тэрийг ойлгож чаддаггүй байсан гэнэ. Яаж юм бэ тийм. Яг тийм юм байна. Ер нь найзтай байх гэдэг ойлголт түүнд байгаагүй гэдэг. Шинэ сургуульд ороод дөнгөж дасч эхлээл хүүхдүүдэд танилцаал эхэлж хагаад дахиад нүүчин, дахиад шилжин. Нэг жилд 2 3 сургууль солихвол хэвийн үзэгдэл байж. Оо нэг жилд за. Ингээд дэмий харин энэ нөхцөл байдлаас хаач амьдрах, хаач очиод дасан зохицох энэ чадварыг суралцсан гэдэг. Бас яг үнэ. Сайтай муутай нэг юм байдаг шүү дээ тийм. Олон газар солисон яг юм нэг одуудын маань амтар дандаа л тийм байна л да. Хувьсах чадвар сайтай. Гэхдээ дотроо нэг юм драматай хүмүүс үлдчихлээ тийм. Тэгээ ер нь нүүх гэж байгаа бол эсвэл хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх гэж байгаа бол сайн бодмоор юм шиг байгаа эцэг эхчүүд. Эцэг эхчүүд ер нь хамгийн түрүүнд өөрийгөө боддог. За бидний амьдрал юм байна. Тийшээ очих юм бол та шинэ орчинд өөр болж магадгүйгээд хүүхдэд дагуулад нүчдэг. Гэтэл хүүхдэд тэнд юу болж байгаа вэ? Найз нөхдөггүй боллоо. Шинэ газар очиод дасч чадахгүй бол яах. Тэг ганцаарцсан зожиг тийм болоод хүмүүжчүүл яах гэх мэтчлэн тий. Ер нь жоохон анзаарчих хэрэгтэй болов уу гэж та бодож байгаа. За Деми Мориг 11 настай байхад Деми Гайнсыг 11 настай байхад нь тэднийх Пенсильвани руу нүүсэн юм байна. Төд удалгүй Деми элэгний нефроз гэдэг өвчнөр одоо өвдөж эхэлсэн гэнэ. Тэгсэн чинь дөнгөж өвдөж байгаа нь энэ биш юм байна. Төрсөн цагаас хойш ийм өвчтэй байгаад исэн гэнэ. Яана. Харин тийм. Гэхдээ энэ 11 настай үедээ сайн эмч нарын буйнаар аюулаас хол өнгөрсөн гэдэг. Эдний гэр бүл тогтворгүй нөхцөл байдалтай хүнд хിവэрэл баг. Аав ээж нь байнга л архиудаг, хоорондоо маргалтдаг. Энгийн тайван нэг шин өнгөрдөг байсан. Орой болохоор л нөгөө архиа уугаад хэрэлдэж гарна. За энд нөгөө өрөөнд нь 2 жаахан хүүхэд маш хүнд байдалтай байсан юм хэрэг. Гэтэл нэг шин ээж авахын өрөөнөөс нэг юр бусын чимээ гарсан гин. Деми ээж авах өрөөнд яваад орсон чинь ээж нь галзуу солиотой хүн шиг авирлаад аав нь тэрвэрээ тайвшруулах гэж байгаа бололтой. Их сонирм нөхцөл байдалтай байцгаажсэн. Тэгсэн аав нь Демиг харангуудаа надад туслаарай гэдээ орилж. За. Деми эхлээд юу болж байгааг ойлгоогүй. Тэгээд туслах гад төхөөд очисон чинь орных нь хажууд савтай юм байсан.
Савтай юм. Тий. Ээж нь амиа орлох гэж оролцсон нь тэр байсан юм. Дими яг энийг харчаад яг юу болсныг юу сандгүй гинэ. Нэг л мэдсэн чинь ээжийнхээ амнаас тэр эмнүүдийг гаргаж байгаагаа та санддаг гэдэг. Аав нэг амын ангалгаад барьцсан. Дими нөгөө нэг жохон гараараа түүж байгаа юм биш түүж авч байгаа байхгүй. Оо энэ ямар амир юм бэ. Яг энэ мөчөөс хойш манай бүсгүйн дотор нэг л зүйл, нэг хар бараан зүйл ингээл хөрөнгөлөгдсөн гинэ. Энэ өдрөөс хойш би хүүхэд байхаа болсон гэж тэр дурссан байдаг юм л. Энэ өдрөөс хойш Виржиниа нөхөр Дэнигээс салж сэтгэл засалч дээр очих болсон гинэ. Виржиниа нөхрөөсөө сэтгэл зүйн хувьд болон санхүүгийн хувьд хэд хамааралтай байсан. За түүнийг нь нөхөр нь ч мэддэг учраас жоон давраад исэн юм шиг байна. Харин амиа орлох тэр оролцохын дараа нөхөр нь багч гэсэн ухаарсан болов. Гэхдээ эн чинь нэр салцсан байгаа шүү дээ. Ээж их нь тэр гаргасан үйлдэл нь аавд нь ухаарл өгсөн бол хүүхдүүдэд нь ч гэсэн бас нэгэн дохио өгсөн. Аав нь ээж нь аавыг нь хайж явж чадах юм байна. Гэхдээ биднийг ч гэсэн хайж явчих чадах юм байна гэдэг. Амиа орлчих юм байна гэдэг. Ээжийнхэн тэр амиа орлох оролдлого эхнийх нь байгаагүй. Биш эхнийх нь байсан. Яа. Цорын ганцхан байгаагүй. Тэрнээс хойш дахиад маш олон удаа салцсан мөртлөө. Ер нь ирээдүйд амьдралынхаа явцтай. За ингээд нөхрөөсөө салчаад сэтгэл засалчдаар очих болсон. Тэгсэн чинь нөгөө сэтгэл засалчтайгаа бас учир хургуулад тэгээд одоо нөгөө сэтгэл засалч чинь им бичих хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээд тэрнийхээ бичиж өгсөн имийн цаасаар болж бүтэхгүй бодисуудыг авч хэрэглэх болсон. Одоо ингээд нөгөө архин дээр нь хар тамхи орж ирж байгаа. Гэтэ тэр нөгөө хүнтэйгээ нэг удаан болцоогүй бололтой. Удалгүй нөгөө Дэнийтэйгээ нийлээд нөхөртөөгөө нийлээд тэгээд энэ хоёр дахид шинэ боломж хайхаар Калифорни руу буцаад нүдг юм. Яа, ямар муухай юм бэ. За хэдий шинэ боломж нэгээд дахиж нийлээд явж байгаа ч гэсэн архит хар тамхины хамаарал нь зогсоогүй. Бүр л илүү нэмэгдэжсэн гэнэ. Ингээд нэг хэсэг бас хамт амьдарч хагаад дараа нь бүр нэг хүсэн салдаг. Аав нь баг хүүгээ аваад нүүсэн бол харин Деми ээжтэйг болцсон. Тэгээд ирээдүйн яах нь бол маш бүрхэг. Ийм сэтгэл зүйн асуудалтай ээжтэй хүн яах нь өстой бүр хэцүү байна. Сэтгэл зүйн олон асуудалтай үргэлж уур бухимдалтай байх болсон манай Деми Муур маань энэ бүх зүйлээс ангиших гэж дөнгөж 13 настайгаас л хар тамхи хэрэглэж арх ууж эхэлсэн байна. Тийм үү. Тэгээд дээрээс нь бас тамхи татна. Ерөөсө болж бүтэхгүй юм бүгдийг хэрэглэнэ. Тэр нь чинь энийг хэрэглэхгүй бол тайвширч чадахгүй байгаа байхгүй. 13 настай хүүхэд өөр арга мэдхгүй. Аав ээж нь ийм нөлөө үзүүлсэн байна шүү дээ. Үлгэрлэлсэн байна шүү дээ. Тийм үлгэрлэлсэн. Асуудал толгорнгуут л мансуурд юм байна. За тэг хайж явд юм байна. Тэгэл нэг байгаа газараа өөрчлөөд өөр газар очиж харихуут юм байна. Ям маш муухай. Гара дөнгөж 13 настай хүүхдийг ийм болтол нь зовоож байгаа байхгүй. Үнэхээр муухай. Энэ бол өөрийнхөө хүүхдэд байтугай дайсныхаа хүүхдэд ч хүсэх зүйл биш байхгүй. Харин ямар амир юм бэ бүр. Би ийм муухай төгс сонсно гэж боддог шүү дээ. Харин ийм л түүхтэй юм байна. За дээрэс нь сэтгэл готролт нөгөө байнга нүгөөд байгаа ч нөлөөлж байгаа шүү дээ. Найз нөхөд байхгүй. Хэрвээ найз байсан бол гэж угаасна битгий ингээ миний найз гэд хэлчих байлаа шүү дээ. Гэтэл тийм хүн байсангүй. Тэгээд сургуультай явна ч гэж байхгүй. Ер нь 0-1 тэг байсан юм шиг байна. Хичээл хийж байхгүй. За харин удалгүй ээжтэйгээ шинэ байранд нүүж орсон нь Демигийн амьдралд баг анх удаа гэрэл гээгээтэй зүйлийг авчирсан гинэ. Нэг өдөр Деми тагтан дээр гараад тамхи татах гад гарсан чинь хажуу байрных нь усан санд бүр маш үзэсгэлэнтэй нэгэн эмэгтэй усанд сэлжсэн гинэ. Деми амьдралдаа ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг өмнө харж байгаагүй гэдэг. Тэгээд тэр бүр өөртөө ихтэй бүр цаанаасаа л бүр Демиг ихэмсэг үнэхээр гоё эмэгтэй байсан гинэ. Тэгээд өөрөөс нь хэдхэн нас ихч болов. Тэгсэн тэр нь Германаас ирсэн жүжигчин эмэгтэй байж 17 таа байсан гэдэг лөө. Тэгээд Роман Полански тэр эмэгтэйг Америкт авчираад жүжигчин болгоцсон. Тэгээд тэр нь ингээд Демигийн яг хажуутлын байранд амьдардаг байсан байхгүй. Маш амжилттай одоо явж исэн тийм замналтай эмэгтэй.
Настасия Кински гэдэг нэртэй юм бүсгүй. Тэрээр англиар сайн ярьж чаддаг боловч уншиж чаддаг байж. Тэгээд Дими энэ хоёр танилцаад ер нь нэг хэсэг нөхөрлсөн юм байна. Тэнгүүд Димигээс тусламж гуйсан гинэ. Надаа ингэ зөндөө олон киноны санал ирээд ах юм аа. Чи надад энэ зохиолуудыг уншаад өгч болох уу? Бидээ сонсож аваад юу яах гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй байна гэхэд. Тэгээд Дими тэр бүх зохиолуудыг уншиж өгдөг байж. Тэнгүүд нөгөө Настасия чинь за би энд тоглохгүй. Би энд тоглоно гэд. Өөрөө бүр алидийн мэддэг болцсон. Бүр үнэхээр чадварлаг бүр өөртөө ихтэй эмхтэй байсан баг. Тэрийг хараад Дими бүр биширч гүйтсэн гэдэг. Би яг л ийм эмхтэй болно. Би яг ийм хүчрхэг байх болно. Тэгэхэд би жүжигчин болох хэрэгтэй юм байна гэж анх удаа шийдсэн гэдэг. За ялаа ивент итгэгчийн дараа хүрэлцүүлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханиад томны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Трафлио дэмжиж ажиллаж байгаа. За тэгэхээр хаврын цагт энэ Ханиад томны анхны анхан шатны шинж тэмдэг болох бид бүгдээрээ мэдэн толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтайх, нэг бие арзайх ийм шинж тэмдэг илрээд байгаа яг тэрхэн үед нь та Трафлио угаад бас баг дээр намдах бүрэн боломжтой байдаг. За Трафлио хүмүүс хэлүүлэлтгүй мэдж байгаа боловч юуг бас нэмэлтээр хэлэх гээд байгаа вэ гэвэл та гараад авах боломжгүй байгаа бол H-point-ийн минут захиалаад гэртээ өнгөө өргүүлээд авах бүрэн боломжтой юм шүү. Ер нь бол гарах юм бол бүх хэмээн сангуудаар уг нь худалдаалагдаж байгаа. H-point-ийн минээс өргүүлж аваарай. Тэгэд яг нэг тийм ямар шинж тэмдэггүй айгу халуурдаг ханаад бас яваад ийн гин. Би бас нэг жоохон ханаадны шинж тэмдэгтэйг үгүй юу? Нормац сонсогдод байгаа юм. Тэгээд Трафлиод баярлалаа. За баярлалаа. Тэгээ манай алтан гишүүн гэж бичсэн байна. Амьдралын шаардлагаас болж нүнэ гэж. Тиймээд юм үнэхээр тэглэх байх шаардлага гарвал нүнэ. Гэхдээ ойлгох тийхгүй л хичээгээрэй л гэж бодож байгаа тийм. Нүүхтэй юу гэдгийг те ярилцах ингэж байна. Айгуу сайн шүү дээ. Бид нарын нэг хэдхэн өгүүлбэрээр ярьж байгаа ярилцлага тэр хүүхдэд би энэ хүмүүст бас чухал юм байна. Би хэдий жоох хүүхд ч гэсэн миний бодол бас энэ хүмүүст шийдвэрт нөлөөлөх юм байна гэдгийг мэдэрч байгаа ч өөр айгуу том ойлголт байхгүй. Бүгдээрээ одоо нүүх боллоо. Тийш явна гэж бодож чинь чи энд амар хайртай найз байгаа юу? Тэнд очиод найзтай болж чадах болов уу? Зүгээр энэ асуултууд хүртэл айгүй хэмээг өгнө хүүхдэд. Тэрийг л яриад байгаа тий. Архитаа л нүгөөд байгаа ш. За ингээд Дими маань шоу бизнес төгөл тавихаар шийдээд нэгэн загварын агентлагт бүртгүүлдэг. Ингэж л энэ үзэсгэлэнт бүсгүй маань шоу бизнес одоо тэр дундаа кино урлагт одоо төгөл тавих эхлэн болж байгаа. Ямар ч байсан ирээдүйд ямар мэрэгчлээ болохоо нэг юм тодорхойлчихлаа. Гэхдээ гэр бүлийн байдал асуудалтай хэвээр шүү дээ. Дими энэ үед буюу 15 наснда өөрийнхөө тухайн нэгэн нууцыг олж мэдсэн. Тэрээр гэрийнхээ хог новшиг ухаж байгаад аав ээж хоёрынхоо гэрэлтийн гэрчлэгийг олоод харчиж. За. Тэгсэн өөрийн төрснөөс хэдэн сарын дараа батлуулсан тийм гэрчлэг байна. Ингээд ээжээсээ энэ тухай асуусан чинь Димигийн өөрийнхөө ааваа гэж бодож байсан тэр хүн нь төрсэн эцэг нь биш болж таардаг. Түүний төрсэн эцгийг Чарли гэдэг. Одоо шал өөр хүн. Дэни одоо өсгсөн аав нь шүү дээ. Энэ хүн Виржиниаг жирэмсэн гэдгийг нь мэдсэн ч гэсэн одоо хайртай гэж одоо хайртай бүсгүйгээ өөр юм болгохын тулд одоо гэрлэх санал тавьсан юм байна. Тэгээд Димиг өөрийнхөө хэмжээнд л төрсэн охин шигээ өсгсөн тэр байж. Дэни нийгмийн үзмжээр сайн эцэг байгаагүй ч гэсэн за өөрийнхөө хувьд яг л төрсэн охин шигээ хайрлаж өсгсөн гинэ. Ингээд төрсэн эцэг нь өөр хүн гэдгийг мэдсэн Дими маш одоо хүн цочролд орсон гэдэг. Аргагүй шүү дээ. Үнд сухсан шал өөр болоо явчихж байгаа юм чинь. Би өөрийгөө Чингисийн хүүхэд гэж бодож гисэн чинь жамуухан хүүхэд болж таарвал би гайхна үстэй. Цочрно үстэй тий. Гэхдээ Дими одоо ч гэсэн нэг зүйлийг хэлдэг гин. Миний судсаар ямар цусгүй явах нь хамаагүй. Миний аав бол Дани гэдэг. Тэгэр хэдий хэрүүл уралтай янз бүрийн асуудалтай гэр бүл байсан ч гэсэн тэндээс аавын хайрыг мэдэрдэг байсан болов уу гэж бодлын чинээс гарч ирж байна. За манай бүсгүй маань сургуультай явахын хажуугаар өдөрт 4 цаг ажил хийдэг болсон. Авсан цалингаараа шинэхэн мөрөөдлөө биелүүлэхээр жүжигчний сургалтанд сууж эхэлж байгаа. Түүний тайтгардаг ганц газар нь энэ болж хөрсөн. Жүжиглэх түнд үнэхээр таалагдчих. За сургууль дээрээ л аз жаргалтай байсан. Харин гэртээ ирээд ээжтэйгээ уулзаад л тэр аз жаргал нь сэрнэн алах болов. Ээж нь согтуу харт амх хэрглэж гисэн. Ингээд ээжигээ дуурайгаад өөрөө ч бас хэрэглэн бас тайт гарах гэж хэрэглэн. Өстө хаашаа ч эргэж мэдхээр хувь тавилан Димиг хүлээж байгаа. Харин тийм биш
Гэтэл ядж байхад түүний амьдралд хизээж мартагдахгүй бас нэгэн муухай үйл явдал энэ 15 наснд нь тохиодог. Нэг өрөө ээжтэйгээ орой хоол идээд явж байсан чинь тэдний орж байсан ресторанд 50 шахаж байгаа нэг өндөр залуу их соёлтой их дэгжин байрын залуу ирээд яриа өдөж эхэлсэн гэнэ. Та хоёр энэ газар дуртай юу? Хэрвээ тийм бол миний газар ч гэсэн та хоёр таалагдах байх. Манайхаар зочлоорой гэх мэтчлэн их л найрсаг соёлтой яриа өрнүүлээд исэн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд Дэни бишахин Виржиниа Дэми хоёр гэртээ харах гэсэн чинь ээж нь машиныхаа төлхөрийг олдгоо гэнэ. Тэгсэн чинь нөгөө нэг Вал Дюма гэж өөрийгөө танилцуулсан хүн би та хоёрыг хүргээд өгье гэд. Та санал тавьчих. Ингэхдээ Дэмиг чи миний хажуу суучаач гэсээр хажуудаа суулгасан гэнэ. Ээж нь ч нэг юм хэлсэнгүү. Тэд их л нөхөрсөг харилцаатай байгаадсан гинэ. Ингээд тэд уц мацаач солилцоод ер нь л найзууд болж хөрж байгаа. Хэд хоногийн дараа Дэми нөгөө нэг Дюма гэж хүний одоо ресторанд нь очиод тохиол идээд ер нь ингээл танилцаал яваад байгаа байхгүй. Тэгсэн чи сүүлдээ нөгөө нэг Дюма чинь Дэмигийн сургуулийн гадаа очиод гадаа нь хүлээдэг. Тэг гэрт нь авчиж хөргөж өгдөг. Ийм болж хөрж байна. Дэми бол түүнийг гэр бүлийн найзаа гэж бодож байсан юм. Гэхдээ нэг л эвгүй санагдаад байгаа биз. Өөрөөс нь 35 баг. Дэмид ч гэсэн эвгүй санагдаад байсан. Ингээд цаашдаа түүнээс цугтаадаг болж байгаа. Ер нь юм л бол сургууль дээр нүрээд ирнэ. Хүргээд хүүгээл. Ингээд ямар нэгэн шалтгаан гаргаад л манай хоёрт уулзах гал ингээд байгаад. Гэтэл нэг өдөр гэртээ хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт нь нөгөө юм ач байж байгаа юм дээр. Дэми хүлээсэн сууж байгаа байхгүй юу? За. Орж ирээд та энд юу хийж байгаа юм? Яаж орж ирсэн? Манай ээж хаана вэ? Ээж нь байхгүй. Ээж нь байхгүй. Яаж орж ирсэн тодорхойгүй. Ямар ч байсан тэнд сууж ирсэн. Гэтэ одоо бидний таамаглаж байгаачлан Дюмагийн ирсэн зорилго нь тодорхой байсан. Тэр өдөр тэр гэрт маш босромог зүйл болсон юм. Яана. Дэми хүчнэсэн байхгүй. Яаж гэрт нь орсон юм бэ? Гэхдээ биш үү? Энэ дээр Дэми маш сони юм боддог. Энэ болсон зүйлд тэрээр өөрийгөө буруутгадаг. Одоо их гинтүү жоохон байгаа шүү дээ. 15 настай хүүхэд. Яг тэр жоохон хүүхдийн гинэн сэтгэлээр ингэж бодсон баг. Би өөрөө л тэр ресторанд нь очиж хоол идсэн. Би өөрөө л гэртээ хургуулсан. Би өөрөө л машинд нь суусан. Ингээд би энэ байдалд хөтлсөн хүн би өөрөө юм байна гэж бодсон баг. Ингээд төд бодлого 7 хоногийн дараа тэднийх дахиад нүх болсон гэнэ. Харин одоо нүүн гэхдээ Дэми маш их баярлжсэн. Аа та. Ийм муухай үйл явдал болсон газраас би ашгүй нэг юм нүүхнэ гэдэг. Тэгсэн чинь нөгөө Дюма чинь туслах гад хүрээд ирдэг. Нүүхт нь. Ээж нь ч тусламжийг авахдаа цааргалсангүй. Тэгээд нөгөө Дюма чинь манай хоёрыг машиндаа суулгаад шинэ байранд нь хүргэж өгдөг. Энэ хүнээс цугтах арга байсангүй. Шинэ гэрийнх нь хаягийг мэдчихлээ гэж дотроо бодож ирсэн баг. Тэгсэн чинь ээж нь яг тэр нэг хэсэгхэн хугацаанд машинаас буугаад машинд Дюма Дэми хоёр үлдэж гэнэ. Тэгсэн чинь нөгөөтг чинь эргэж хараад Дэмид ингэж хэлдэг. Ээж чинь чамайг $500 зөвшөөрсөн шүү дээ гэдэг байхгүй. Юу ээ. Дэмигийн дотор юу болж байсныг ер нь таамаглах тийм хэцүү биш. Юу ч хэлж чадахгүй нөгөө хүн л ширцээр байсан гэдэг. Тэгсэн нөгөөтг чинь тэр бүгэ дахиад давтаад хэлдэг. $500 ээж чинь чамайг зөвшөөрсөн гэж. Зарсан л юм байна те. Төрсөн их нь энэ хүнээс $500 аваад гэрийнхээ төлхөөрийг түүнд өгсөн байх. Миний охиныг ингээд сэтгэл санаагаар нь ингээд үгүй хийж чагаараа дэрэрээ гэж $500 авч байгаа юм байна те. Пүү. Охинд нь юу хийснийг ээж нь мэдчихсэн. Тэгсэн ч гэсэн нүгт нь туслая гэхдээ цааргалаагүй байх нь. За удалгүй Дэми маань Том гэдэг нэртэй 28 настай нэгэн хөгжимчин залуутай танилцаад үерхэж эхэлдэг. Тэгээ энэ хоёрын үерхэл их хөөрхөн байсан юм шиг. Тэгээ удалгүй нөгөө Том чинь чи надтай цугтаа амьдраач гэсэн чи Дэми тэр дороо зөвшөөрсөн баг. Ингээд 16 настай охин маань яг төрсөн 16 насныхаа төрсөн өдрийн маргааш нь ээжийнхээ гэрээс нэг мөсөн явдаг.
дахиж ээжтэйгээ хамт амьдраагүй. Томтой хамт үнэхээр сайхан амьдарч исэн гэдэг. Гэхдээ тэд бас удаан үргэж чадаагүй. Хосууд нэг хамтлагийн тоглолтыг одоо очиж үзэхэд нь тэнд нь юу лээ Cats гэдэг хамтлаг билүү. Тэрний хөгжимчин залууд Дими бас дууралцдаг байхгүй. Ингээд сарын дараа л ихэд Томас салаад нөгөө нэг Фредди гэдэг залуутай одоо үргэж эхэлж байгаа. Хамтдаа амьдарч эхэлж байгаа. За Дими маань удалгүй сургуулаа хаяад жүжигчний сургалтанд бүх анхаарлаа хандуулах болсон гэдэг. Санхүүгийн хувьд маш хүнд байсан тул Дими маань нэгэн Японы нэгэн сэтгүүлд нүцгэн зураг авахыг зөвшөөрдөг. Энэ маш эрсдэлтэй алга. Дөнгөж 16 настай охин нүцгэн зураг авахулна гэдэг бол шоу бизнест ч гэсэн ер нь хэцүү шүү дээ. Ирээдүйн яач магадгүй энэ нүцгэн зураг авахулдаг охин байна. Эндээ гэрээ хийхгүй гэж үл яах. За харин Аз болж Elite Model Management гэдэг компани Димигийн тэр зургнуудыг хараад тэгээд түндээ гэрээ хийж чаддаг. Гэрээ хийх санал тавьдаг. Их үзэсгэлэнтэй учраас л гэрээ хийж байгаа шүү дээ юм чинь. Ингээд Дими маань шоу бизнест аль биесээр хөл тавьж байгаа нь. Үүнийгээ ч дагаад түүний ажил багаар дээшлээд загварын ертөнцид танигдж эхэлсэн. 17 настай байхад одоо л нэгэн бүх юм сайхан болж эхэлсэн. Эхнүү гэтэл бас л тэгсэнгүй. Нэг өдөр түүний дүүн Дими рүү залгаад аав нь нас барсан гэдэг мэдээг дуулгадаг. Дайныг. Димиг төрсөн охин шиг л хайрлаж байсан тэр хүн нь 36 наснда амиа оруулсан байдаг. Аав нь өмнө үхэх талаар маш олон удаа ярьж байсан гинэ. Димид. Би хоёр хүүхдээ сайхан амьдруулж чадсангүй гэж их харамсаж байгаагаа байнга ярьдаг байж. Их уудаг, хар тамхи хэргэлдэг гэдэгтээ бас харамсдаг байж. Тэгээд нэг их уусаар байгаад илхэн авахынгүй болцсныг эмчин хэлсэн гинэ. Тэг чи нин даруй уухаа зогсоо гэж зөвлөсөн боловч дайны тэгээгүй. Уусан хിവэрээ байсан. Ингээд эцсийн мөчөд амиа авч байгаа юм тэр. Энэ мэдээг сонсоод Дими хэд хоног гашуудаж уйлсан гэдэг. Тэгсэн чинь нөхөр нь жоохон найз залуу нь юу ч хэлээгүй. Галтгооны гаширэн дээр уйлаа сууж хат нь Фредди харчаад одоо чи уйллаа гэд юу ч өөрчилж чадахгүй шүү дээ гэж л үг хэлсэн гэдэг. Өө ямар хэсэн бэ? Бүх юм нь ямар хайр гэсэн юм бэ? Харин аав нь хүүхдээ хүртэл те нэг хогийн үхлээр хүч юм гээд амиа оруулж марлаад. Яг хэцүү л байсан байх л амиа оруулж байгаа хүмүүсийг те арчаагүй бэ гэж хэлэх онцгүй л дээ. Гэтэ би энэ дээр Дэнийг бас ингэж бодоод байгаа юм. Хэдий архичин байсан ч гэсэн хүүхдүүдэд хайрладаг байсан юм шиг. Яг бусад аав чиг хайрлаж чадаагүй, халамжилж чадаагүй байх. Гэтэ өөрийнхөө хэмжээнд хамгийн дээдээр хайрласан болов. Хүмүүний хайрлах юу ч юм бас өөр шүү дээ. За аавыгаа нас барснаас хэдхэн сарын дараа Дими маань Фреддитэй хормой хийдэг. Дөнгөж 18 настай Димитра Жин Гайнес гэдэг нэртэй охин маань 30 настай Фредди Муур гэдэг залуутай гэр бүл болж байгаа юм. Дими Муур болж байгаа юм уу? Тийм. Ингээд бидний мэддэг Дими Муур гэдэг нэр анхудаа гарч ирж байгаа юм. Гэхдээ энэ гэрлэлт хайр сэтгэлээс гэхээс илүү Дими сэтгэл санааны байдлаа дээрдүүлэх гэсэн аврал ирж байгаа мэт үйлдэл байж. Сэтгэл гутралтай. Дээрээс нь ийм жоох хөөхт ганцаараа цаашдаа амьдрна гэдэг бол байх боломжгүй. Хэн нэгний тусламж заавал хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд би ганцаараа амьдарч чадахгүй мэн. Ямар ч байсан нэг хантай л болъё гэсэн ийм бодлоор түнтэй гэрэлсэн болов. Ингээд шинэхэн гэрэлсэн хосууд маань Нью-Йорк хот руу нүүдэг. Харин энд нүүж ирсэн Димигийн ажилд маш чухал нөлөө үзүүлж эхэлж байгаа. Хоёулаа эвент тэтгэгчийн дараа үргэлжлэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн яриатаагаар Unitel дэмжиж ажиллаж байна. За Unitel групп маань хэрэглэгч олон нийтийн одоо дижитал мэдлэгийг нэмэгдүүлж цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг гэдэг нэртэй одоо ийм нөлөөллийн компанид ажиллах хэрэгжүүлээд байгаамаа. За гол онцлог нь юу юм бэ гэхээр кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх одоо тэр үлгэрийн түүхүүдээр дамжуулаад бидэнд илүү ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа. За жишээлх юм бол цахим орчинд энэ хэлбэр аргаар мөнгөтэй болно. Тэдийг одоо зээлээд тэд болгоод даваарай хүүгүү баг үтэй зээлээрээ ч гэдэг юм уу хөрөнгө оруулах юм бол илүү хурдан ашиг болно ч гэдэг юм уу нэг юм амлалт те худлаа амлалт хүмүүсийн шунал те гинт одоо хэцүү байдлаас гарах гэсэн хүмүүст бас нэлээд их тийм хонглын үзүүрт гэрэл юм шиг тусдаг болов уу.
Яг ийм аргуудаар маш их залилсан байна. 2025 онд гэтэл 690 тэрбумыг бид одоо яг ийм цахим орчинд залилуулсан байдаг. Дээрээс нь одоо KFC захиалах гэж байгаа дансантай байсан 20 хэдэн сая төгрөгийн онлайн бизнес эрхэлдэг эмэгтэй мөнгө шилжүүлэхэд шууд дансных нь 20 хэдэн сая төгрөг тэрчээрээ гараа явсан ч гэх юм уу. Энэ байдлаар бид нар ерөөсөй байнга л нэг ийм юм дөртөөд байна. За тэгэхээр энэ залилангаас өөрийгөө хамгаалж зөвхөн одоо баталгаатай их сурвалжаас мэдээлэл авмаар байна. Unitel манаас те нийгмийн хариуцлагын хүрээнд бас бидэнд жишээ татаад юм үлгэрийн түүхүүдээр дамжуулаад ажил болгоод бас ингээд аюулгүй байдлыг мань хангахын тулд сануулгын тулд ажиллаж байгаад маш их баярлж байна. Ер нь бодоод үзэхэд эргийн тойронд бидэнд цахим гэмтэрэгт өртсөн, залиланд өртсөн хүмүүс айгүй их байдаг. Тэгэд ямар гений юм бэ гэж бодох гээд идэг. Одоо гэтэл эн чинь бүр хөгжөөд байна. Онлайн дэлгүүрт бид нэр хэдийнэ итгэдэг болоод те мөнгө шилжүүлээ захиалга аваад сурчаад ахад тэтгэрүүд маань ч гэсэн бас биднийг тэ тавилга захиалга яасан иймэр одоо бас хажуу авирганы өмнө маань бас л сайхан цагтаад очиод мэдүүлэг өгсөн чинь ингээ өчнөө ингэсэн зөндөө тэгсэн бэлээ гэд ингээд ажиггүй сууж ийн тэгэхээр айгүй хэцүү байна. Тэгэхээр манайх ер нь баталгаатай их сурвалж тэр доор бичсэн комент интервью эдийн бүх юмыг л харж юмар байна. Анти Unitel-ийн маань яг нийгэмд хэрэгтэй ийм зүйлсийг маш их хийдэг. Энэ удаагийн ч гэсэн маш чухал ийм одоо асуудлыг хөндөж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За ингээд аюулгүй дижитал орчныг одоо хэн бүтээх үү? Бид хамтдаа бүтээн. Одоо ятгах тусам нягтал гэдэг шиг л манайха. За баярлалаа. За баярлалаа. За Demi Freddy хоёр маань Нью-Йорк нүүж ирээд амьдрал нь шал өөр болж байгаа. Elite Model Management гэх компани шүү дээ. Гэрээ гэдэг. Тийм гэрээсэн. Тэрний захирал нь өөрийн биеэр Демиг хүлээж авч уулздаг. Ингээд цаашдаа хамтарч ажиллах талаар ярилцаад ер нь чинь маш чухал нэг л одоо авчирч уулзсан шүү дээ. Тэр чинь хүчнөө хэдэн зуун ингээд модельтай агентлагч тийм ээ. За тэг худалгүй бас рекламны дүр авч чадаад. За бас Кори гэдэг кинонд жижиг дүр авч чаддаг. За Кори бол түүний одоо дэлгэцийн анхны дүр байж. Энэ мэдчлэн түн шинэ боломжууд гарч ирсээр Деми ч гэсэн энэ бүхэндээ маш баяртай байж. Гэтэ аз жаргалгүй байсан хэвээрэл. Тэгээд ярихаа уун харт амхаа хэрэглэн. Арай маш хэрэгэлдэг байсан. Төрсөн цагаас бүрний асуудалтай байсан шүү дээ. Илэгний. Илэг хэлсэн. Илэг гэлц бүр байсан. Бүр байсан шүү. Тэг нэг өдөр бүр бөөрнөөсөө болоод үхэх шахсан. Эмнэлэг дээр түргэнээр очиод арай гэж та бас л эмч нарын буйнаар аврагдчих. За харин эмнэлгээс гараад хэдхэн сарын дараа тэр өөрийг нь Америк нэгдсэн улсад од бодлогосон тэр дүрээ авч чаддаг. Тухайн үед Америкт үзүүлэлтээрээ тэргүүлж байсан хамгийн нэр хүндтэй цуврал болох General Hospital гэдэг нэртэй цувралд Jackie Templeton гэдэг дүрийг авдаг. Энэ цувралд тэрээр нийт 117 ангид тоглоод Америк нэгдсэн улсад од болчих. Гэхдээ тэр их нэр хүндийг даана гэдэг нөгөө ийм амьдрал туулж ирсэн түүний хувьд маш хэцүү байж. Маш их баяртай байсан гинэ үг. Мөрөөдлийн ажилдаа орцсон, од болоод идэг. Гэтэл энийгээ дааж чадахгүй бол яана гэдэг бас айцтай гаж яваад идэг. Энэ чинь сэтгэлийн гэмтэлтэй хүн шүү дээ. Тийм. Тэрэн дээр ингээл нэг юм нэмэг баг нэмэгдээл байгаа байхгүй. Ингээд сэтгэл зүйн хувьд маш та хэцүү байсан. За түнд дэм болж байсан зүйл бол нөхөр нь биш, харин нөгөө нэг болж бүтэхгүй зүйлс байж. Худалгүй Blame It in Rio гэдэг нэртэй киноны зураг авалт юугээр Бразилд очиод. Тэг Бразилд очиод бүр хүнд бодисууд хэрглэж эхэлж байгаа. Кокаин. За энэ Бразилда кокаинаас гадна, хар тамхинаас гадна бас бус болж бүтэхгүй зүйлс зөндөө хийдэг. Өөр хүнтэй орооцолцсон асуудлууд гардаг. Тэр асуудлыг найруулагч кино багийнхан мэдчихэд тэг бүр киноноос асахгүй юу дээрээ тулсан гэдэг. Маш хариуцлагагүй. Хараа ингэж их мансуураад ер нь сэтгэл гутралаас гарах маш олон арга бий л дээ. Тэ одоо хичээх юм бол зөндөө олон арга байна. Энэ буруу юм хэрэглээд байна гэдэг чинь хамгийн тэнэг арга нь байхгүй. Тийм нөгөө яроолгүй гүн рүүгээл яагаад байна гэсэн үг те. Яг тийм. Яг хоо тухайн өдрөө хэрэглэсэн үедээ гоё яж болно. Гэтэ чи маргааш нь сэтгэл гутралч бүр л доошоо орцсон байна. Энийг ерөөсөй ойлгохгүй. Тэгээд чи дахин хэрэглэсээр байгаад эцэст нь үхэлд өргөдөг байхгүй. Тэгэхгүй ямар ч сэтгэл заслж тэр очдог юм уу те. Ямар нэг өөр арга. Спортоор хичээл ууланд гар. Тэг зөндөө арга биш үү тийм ээ. За Бразилаас Деми ирээд нөхөртөө бүх үнэн хэлсэн гэнэ. За ийм юм болсон. Би өргөнтэй учирсан. Гэт нөхөр нь маш их уурлсан. Ингээд тэр хоёр салах болдог.
ер нь салтыг Деми өөрөө санаачилсан юм л. Деми яагаад ингэж байна гэж бодсон чинь өмнө нөгөө нэг ганцаараа амьдарч чадахгүй байх гэд айцсан ба тэгээд хүнтэй гэрэлчлээ гэдээсэн шүү дээ. Тэгсэн чи одоо н ажил төрөлтэй болцсон, мөнгө олдог болчихгүй юу. Тэнгүүд за би юу хувьдаа би тааж чадах юм шиг байна гэд тэгээд нөгөө хайргүй хүнээсээ олдохоор шийдсэн энэ болов уу гэж бодоод байгаа. Тэгсэн чинь нөхрөөсөө дөнгөж салах шийдвэр гаргаад удаагүй байтал түүний тоглож байсан General Hospital гэдэг зурлал шүү дээ. Тэрнээс Демиг халчдаг. Бразилд болсон үйл явдлуудыг бүгдийг сонссон баг. Тэгээ харт амхны хэрэглээтэй гэдгийг мэдсэн баг. Ингээд энэ хүн манай төсөлд байгаа гэвэл бидний нэр хүнд унана гэж шийдэх нь бол аргагүй шүү дээ. Бүр тийм хэмжээнд болсон биз дээ. Тийм. Деми гинэтэл юу юучгүй болсон тэр нөхөрч байхгүй, ажилч байхгүй. Энэ бол 1983 он байсан. Энэ он бол түүний мансуурлын оргил жил нь байсан. Өдөр бүр хэрэглэнэ. Тасарч унана. Тэгэд яаж ирснээ ч мэдэхгүй нэг газар сэрнэ. Энэ бол бүр байнга тохиолддог байсан. Аимшигтай өдрүүд өнгөрч байсан баг. Харин ямар азарын бүүмэд түүнд дараагийн кино төсөлд оролцох боломж гарч ирсэн. No Small Affair гэдэг нэртэй энэ кинонд тоглож байхад нь түүнийг алдарт найруулагч Joel Schumacher олж хараад түүнд дараагийн кино төсөлдөө оролцохтой урилга явуулдаг. Дэмэд. Маш мундаг найруулагч урилга явуулсан учраас Дэмич энэ урилгыг бүр маш баяртайгаар хүлээж авдаг. Ингээд найруулагчтай уулзах эхний уулзалт дээр л Дэмигийн амьдрал өөрчлөгдөж эхэлсэн гэж хэлж болно. Найруулагч Дэмид хандаад би чамайг дахиад нэг л удаа шар ориг ууж байна гэж сонсох юм бол чи энэ төслөөс гарах болно гэж анхааруулдаг. Тэгээ бүр Дэмиг харж хандж бай гэд продюсер Craig Baumgarten гэж хүнийг тохон томилдог. Энэ Craig Дэмиг бүх талаар та харж хамгаалж явах ёстой. Дэмид амьдрах байр олж өгөөд за мөн архины муу зуршлын эмчилгээнд хүртэл явуулдаг. Энэ их гоё түүх. Нэг өдөр Craig Дэмирээ залгаад хийжсэн гинэ. Чи маргааш миний хэлж өгсөн энэ газар руу очих болно. Чи үхчихээгүй бол тэнд заавал очино гэж хэлсэн баг. Тэгсэн чинь тэр оройно Дэми найзуудтайгаа уулзаад оройн хоол идчихсэн чинь нөгөө хоёр найз нь уугаал байна гинэ. Дэми чи маргааш нэг газар очих ёстой шүү дээ. Тэгээ би болохгүй байхаа гэж хэлсэн. За нэг шот татчихгээд тэгээ тэр нь шүнжэнгөө юм болдог байхгүй. Өглөө нь үхэх гэж байгаа юмтан босч ирээд тэгсэн чинь нөгөө нэг Craig-ийн хэлснийг санаад тэр нь лүг арай гэж очдөг байхгүй. Тэгэд очихоос өмнө карманда байсан жоохон кокаин татчихад очиж байгаа. Тэгсэн чинь тэр газар нь архины эмчилгээний газар байсан. Имлэг. Тэгэд гайхаад үшээ яа намайг архины эмчилгээнд явуулчих байгаа. Би чинь харт эмгэгчин шүү дээ гэж хэлсэн баг. Дотроо шүү дээ. За тэгээ эмч нартайгаа болцсон чинь эмч нар нь түүнд 30 хоногийн эмчилгээнд явна гэж хэлсэн баг. Тэгсэн чинь Дэми юу вэ? Би чи 16 хоногийн дараа кино зураг авалт эхэлнэ шүү дээ. 30 хоног яагаад ч болохгүй би эмчилгээнд явахгүй. Тэгэхэд эм чинь чиний кино чухал юм уу? Амнаас чинь чухал юм уу гэж асуусан гэдэг. Тэгэхэд кино чухал байлгүй яах вэ гэж бас хариулж ирсэн баг. Ингээд яхаа мэдхгүй нойлд нь ороод дахиад кокаин хэрэгэлдэг. Нөгөө эмнэлэгтэй. За ингээд ямар ч байсан эмнэлэгтэй хэвтчихэд маргааш нь эмчнэрийн өрөөнд түүнийг дууддаг байхгүй. Тэгээд эмчнэрийн өрөөнд яваад татсан чинь эмчээс гадна тэр өрөөнд нөгөө Craig гэдэг продюсер за мөн Joel Schumacher гэдэг найруулагч нь за мөн өөр хоёр продюсерийн хамт сууж идэг. Тэгсэн чинь түүнийг энэ эмчилгээнд явуулах санаа нь найруулагчийн санаа байсан юм. Үүнийг олж мэдээ Дэми бүр аим үнэхээр гайхсан гэнэ. Намайг яагаад ингэж хайрлаж хамаагаар аламжлаад байгаа юм бэ? Би чинь хинч биш шүү дээ. Би тийм сайн жүжигчин ч биш. 7 гол дүртэй энэ кинонд намайг солилоо гэд ямар ч өөрчлөлт гарахгүй. Яагаад намайг ингэж онцгойлон авч үзээд байгаа. Харин найруулагчийн хувьд энэ маш ирээдүйтэй нэгэн жүжигчин бүсгүйг аврэ гэж бодсон бололтой. Магадгүй киноных нь тэр дүрд хамгийн их тохирох бүсгүй нь Дэмиг гэж бодсон байх. Уг нь Дэмигийн зөв шүү дээ. Тэгэж их онцгойроод ах юм байхгүй. Гоо үзэсгэлэнтэй бүсгүүчүүд жүжигчин бүсгүүчүүд хэдэн мянгаар л бий. Гэхдээ л найруулагч Дэмиг аврахаа шийдсэн энэ байж. Яг энэ дээр бас нэг адилхан жишээ дуртахад
тэр жүжигчин маань өөрөө бас яриад байдаг учраас би нөх нууц биш болов уу гэж бодож байна. Одоо нэлээд үнэхээр чадвартай авьяаслаг. Тэр ах маань ингээл кинон тоглодог гэсэн шиг ингээд тоглоол идэг. Ууж л идэг те. Кинод групп тэр ингээл уугастаа л явж идэг. Гэхдээ тэр хүний авьяас нь байгаад идэг. Кино авмаар идэг. Тэг өөрийгөө аригчин гэж бодохгүйсэн гэж. Одоо нөгөө би хар тамхич би аригч юм шиг тэгээ сая тийм юмор хэлдэгтэй яг адилхан. Тэгээ сая нөгөө намайг яагаад хайрлаж байгаа гэдэг бодол яг орж ирнэ хүнд. Яагаад гэвэл тэр хүн чинь кино чухал, би чухал биш гэд амь насаа үггүй хийж байгаа юм шиг өөрийгөө амиа орлож байгаа юм шиг амьдралын хэмнэлтэд явж байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. Амь чухал гэж бодоагүй. Тэр хүн яг тийм байсан гэж байна. Тэгсэн чинь нэг уугаал кино зургийн дундорс ирсэн чинь айгүй том кино багт орсон явжсэн гэж яг энтэй адилхан. Тэгсэн чинь өглөөс ирсэн чинь нэг өрөөнд оруулаад төгчсөн байсан гинэ. Тэг төгчж байгааг нь хүртэл гайхна. Өдөр одоо гээл тэ хаанаас нэг юм олж явах уу гэж бодоо үзсэн чинь хүмүүсийн ярьж байгаа сонсогдсон. Тэгсэн чинь тэнд байгаа хөрхөдөө дөнгөж одоо кинонд орж эхэлж байгаа зураглаач, гэрлийн багийн туслах, мослох жоох хүүхдүүд бүгд тэр мөнгө нийлүүлж гинэ. Бүгд мөнгө нийлнэ, хариулагч бүгд мөнгө нийллээд за тэнд хүүхлээ. Тэгээ энэ хүнийг бүгдээрээ энэ киногоо зогсоогоод архи нэмжлэгэнд явуулчих. Кино бол яах вэ? Энэ хүн чинь ингээд ийм болцсон юм байна штэ гэд. Тэгэхээр тэрийг сонсохдоо намайг яагаад хайрлаж байгаа юм бол гэдэг бодлын хажуугаар би архич юм уу гэдэг бодол хамт орж ирсэн гэсэн. Тэгээ баг эмчилгээнд явахаас өмнө тэнд сонссон яриа нь өөрийг ингээд талент харж байгаа юм шиг харуулад архинаас гарцсан. Одоо тэр хүн зүгээр үнэхээр одоо бүх кинонд амар мундаг байна. Тэгэхээр энэ хайр бас ингэж хүнийг талент харуулд юм байна. Хайрлж хамгаалж бас болд юм байна. Харин тийм. Дэмиг бол энэ найруулагч продюсер бол хоёр аварж байгаа байхгүй. Тийм. Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Гайхтал авч байгаа үстэй. Хайрлуулж үзээгүй өөр юм. За ингээд найруулагч маань Дэмитэй нэг зүйлийг тохирдог. 30 хоногийн имчилгээг 15 хоногт дуусгана. 15 хоногт 30 хоногийн үр дүнг бүгдийг үзүүлэх ёстой. Хэрвээ ингэж чадах юм бол дүр чинийх гэдэг. Дэмигийн амьдралд энэ уулзалт маш том нөлөөг үзүүлдэг. Энэ олон хүн миний төлөө ийм их зүйл хийж байхад өөрсдөндөө ингэж төвөг удаж байхад би тэдний урмыг ухлах ёсгүй. Ингээд тэр бүхнээ зориулдаг. Тэгээд архинаас хар тамхинаас гарч чаддаг юм. 15 хоногт. Saint Elmo's Fire гэдэг нэртэй энэ кино төсөлд оролцсон нь түүний амьдралыг ийм урангоор нь өөрчилж байгаа юм. 180 градус эргэж байгаа. Энэ цагаас хойш тэрээр эдгээр муухай зүйлсийг хэрэглээгүй. Ямар хүрээ. За кино маань 1985 онд нээлттэй хийгээд баггүй амжилт дагуулдаг. Кинонд тоглосон бүх залуус од болоод кино өөрөө тухайн үеийн залуусын хамгийн үзэх дуртай кинонуудын нэг болж одоо энэ киног cult classic гэж хүмүүс үнэлдэг. Зураг авалтын үеэр Дими маань хамтран тоглогч Emilio Estevez гэдэг жүжигчинтэй дотн болоод 6 сарын дараа сүй тавьдаг юм. Энэ үед л Холливуудын хамгийн алдартай хосууд тэр хоёр болж байгаа. Эмилио ч гэсэн Димид маш сайн үлгэр дуурайл үзүүлж байсан. Сүйт залуу тамхин дэх дургүй байсан учраас Дими тамхинаас ч гардаг гэнэ. Тэгсэн тамхинаас гарсан чинь нэг сөрөг дагавар гэх юм уу? Таргалаад ихсэн гэнэ. Гэт юусе идэхээ барьж дийлэхгүй болсон гэнэ. Маш их иддэг. Тэгээд нэг юмнаас маш хайгаадсан. Яна миний галбир алдагдчихоо тэгээд. Дими чинь биенийхээ галбирт үнэхээр хайртай байхгүй. Тэгээд түүгээрээ бүр ингэж гайхуулдаг. Тэгээд шүн өдөр үйл юм идэт гэсэн. Тэгээд нэг ч байх бүр хөрөгчөндөө цоож хүртэл хэлчихсэн гэж. Ингэж тэмцсэн байхгүй. Тэгээд жин юмхэн үнэхээр асуудал дагуулад исэн. Шинэ кино төсөлд очиод найруулагчтайгаа уулзсан. Эхний уулзалтан дээр л жингээ хас гэдэг даалгавар авчих. Энэ өөрийнх нь бүр хар дарсан зүүд нь байхгүй. Хин нэг намайг таргангээ хэлчих үедээ гэж маш их айдаг. Тэгсэн чинь үнэхээр тэр нь биелчихэж байгаа. Ингээд зат чин хичээгээд үнэхээр ч турж чаддаг юм. За харин түүний хувийн амьдралын хувьд Эмилиотой бүх зүйл сайхан болоод хормын өдөрч ойртоод урилгуудаа илгээгээд байсан боловч яг хормоо урилгаа илгээсний дараах нь Эмилио түүнийг араар нь тавьсан гэдгийг тэрээр олж мэддэг. Энэ танил дүр зураг шүү дээ. Ээжийг наав нь яадаг байлаа. Яг тэр өөр дээр нэрж байгаа. Ингээд Дими хормоо цуцлаад гэхдээ хинтээ сүйт залуутайгаа харилцаагаа бол таслаагүй юм байна. Тэд сайн найзууд болж үлдсэн гэдэг. Бүр маш сайн найзууд юм байна. Биенийхээ талаар хизээч юм хэлдэг. Тэгээд юу байнга уулзч яадаг.
бүр киноных нь нээлтүүд дээрж ирж идэг ер нь ийм одоо би энийг ингэж дэмждэг найзууд болж байгаа байхгүй. Ингээд 1987 онд гарсан Эмилиагийн тоглосон Stake Out гэдэг киноны нээлтэнд очсон чинь тэнд өргөдөж ирсэн одоо зочдын дунд бас л нэг залуу хаад Брюс Уиллис байж идэг. Сонирхолтой нь Эмилиа өөрөө тэднийг танилцуулсан гэдэг. Энэ Брюс гэд залуу чамайг их сонирхоод байх шиг байна гэж хэлж хагаад танилцуулсан гэдэг. Тэгэхээр ийм найзууд болж хувирсан байна. За одоо итгэж хэлж байна. За ингээд танилцаад л хайрын оч үсэрсэн гэж хэлж болно. Брюс Дэми хоёрын хооронд. Брюс маш ийдэг байсан гинэ. Ер нь Дэмиг хөлийг нь газар хүрэхгүй хайрлахад бэлэн байсан баг. Түүнийг яг л гүн шиг та хайрлаж исэн гэдэг. Дэми ч гэсэн Брюс их татагтаад тэд 4 сарын дараа л хормоо хийдэг шүү дээ. Ингээд хормын шөнөөлж ирмсэн болоод удалгүй тэд эхний охиноо үлгэж авчих. За охиндоо Рөмер гэдэг нэр хайрлана. Ээж болоод удаагүй байсан Дэми маань удахгүй өөрийнхөө төрсэн ээж Виржиниатай холбоотогдоод. Ингээд хамтдаа амьдрах гэж та үтсэн баг. Магадгүй ээж болоод түүний сэтгэл санаанд зөөлрсөн баг. Тэгэд ээжигээ уучлаа гэж бодсон баг. Ээж байх чинь ийм хэцүү юм байна. Миний ээж ч гэсэн намайг ингэсэн л байж таараа гэж бодсон баг. Ингээд ээжигээ хажуудаа авах гэдэг. Тэгсэн чинь яг л нөгөө хуучин ээж нь хിവэр. Хар тамхи татдаг. Арх уудаг яг хിവэр. Overdose болоод хэтрүүлэн хэрэглээд эмнэлэгт хүрэгдээд согтуу машин барьж байгаа цагдаад баригдаад ингээл нөгөө яг л нөгөө хуучин амьдрал хിവэр. Ингээд ээжигээ нөгөө юун дээр явуулдаг байхгүй. Архины эмчилгээнд явуулдаг байхгүй юу. Тэгсэн чинь ээж нь овоо дээрдэж гинөө гэтэл эмнэлгээс гарч ирээл нэг тэнийг юм хийдэг нь дэ өөрийнхөө хувийн амьдралыг сэтгүүлчдэд зарж эхэлдэг. Аргатай болчих тэ одоо. Одоо ээж Төлбөртэй ярилцлаганд орж байгаа. Тэгэд Дэми одоо өөрийнхөө Дэмитэй харилцааны талаар Дэмигийн бага насны талаар ч гэдэг юм. Эднэрийг зарж эхэлж байгаа. Ингээд охиноо дахиад зарж байгаа байхгүй. Яах вэ? Яатсан Авгайг. Бодгоор одоо энэ хүн ингэж ярихгүй. Ямар ч үсэн нас орсон юм л. За харин бусдаар бол Дэмигийн амьдрал үнэхээр аз жаргалтай сайхан байж. Нөхөртэй, хүүхдүүдтэй, ажиллан журагчтай сайхан баг. Одоо Америкийн хамгийн том хоттой нэг болцсон байгаа шүү дээ. Гэтэл ч яах. Харин удалгүй тэрээр ойлонгийн нэвтрүүлгийн ихэнд дурдсан Сүнс гэдэг киногоор дэлхийн суперхот болж чаддаг. Энэ яг шууд утгаараа суперхот болж байгаа. Энэ киноны талаар ярьсныг дугаар учраас Сүнсийг хоёлаа ингэж өргөе. За Дэми маань дэлхийн хот болох хүртлээр маш их зүйлийг даван туулж байгааг та хоёлаа тэгэр дурдлаа. Баста сэтгэлийн хаттай гэх үү, тэмцэгч чанартай гэх үү, мэдэхгүй хандч гэх юм уу тий. Хэрэв өөр нэгэн байсан бол алитийн энэ далаад живцэн байх магадгүй. Дээрээс нь жоохон мөнгөтэй болцсон чинь ард тамхи авах мөнгөтэй болчихно гэдэг чинь ерөөсөл бүх боломж нэгтчихнэ гэсэн үг шүү дээ. Бас нэг талаараа тий. Чинь живхэд та бүх нөхцөл нь бүрдчихэд байгаа байхгүй. Гэхдээ тэр өөрийгөө татчих чадсан. Гэхдээ ийм байлаа шүү. Эхний имчилгээний дараа идэгцэн штэ. Тэгэхээр нэг хэсэг хэрэглэхгүй байжгаад сүүлд Ashton Kutcher-тай нийлээд бас нэг хэсэг хэрэглэсэн юм шиг үл. Тэгээд 12 оноос хойш дахиж цэвэршээд одоо бүрт хэрэглэхгүй байгаа шүү. Яа биста өмнө нэг хоёул Сүнс кинон дээр ирсэнараа бодоол тий. Тэгээ хараа бодохоор Дэми чинь энэ зүйлийг хоёр дахь яланд хэлж чадчих байгаа байхгүй. Тий. Энэ бол үнэхээр одоо сэтгэлийн хат байна гэсэн үг. Тэгээ хоёр дахь татаад оруулж чадчих чи бас тэр хэмжээний сэтгэлийн шархан байсаар л байна. Тий. Надад бүр яг ингэж бодогдлоо. Нөгөө нэг юм хамгаалуулах, аюулгүй байгаагаа мэдрэх гэдэг бол юм хүүхдийн бага насндаа авдаг хамгийн том хэрэгцээ. За ойлгохгүйхан шиг л ярьж байгаасай. Тэр хэрэгцээ нь хангагдаагүй учраас одоо энэ эмэгтэй ингээд 16 наснда хүнтэй сууж чинь ахиад одоо тэр тайзан дээр байгаа залууг хараад дурлж чинь өөрийнхөө биеийг үл тоогоод ажил илүү чухал гэж хэлж чадчихээн. За тэгээд тэгсэн мөртлөө дотор нь нэг юм хүнийх нь өөрийнх нь сайхан юм яваад байгаа учраас би чамайг хуурцсан гэж бас хэлж чадаад байна. Тэгээ энэ бүх байдал одоо энэ хар тамхинаас гарч байгаа ч юм архинаас гарч байгаа эмчилгээ болгоо амжилттай болдгоогийн нууц нь энэ хүн чинь бас л тэр хайр энэ хүнийг татаж гаргах гал байгаа байхгүй.
хайрууд л татаж гарах гэдэг болохоос эмчилгээ үр дүнтэй эсхийг мэдэхгүй те бүх хүнд нөлөөлдөг эсхийг мэдэхгүй нөлөөлдөг гэсэн бол эдний ээж гарахгүй яасан бүх хүн гардаг бол тэгэхээр ингээд энэ хүн ерөөсөө хайр хаана гэл хүсээл те тэр өөрийн тэрврээд авах дулаахан тухтай газараа хайгаал тэр болгонд ингээд биш санагдаал ингээд өөрөө маш их тийм үгүй ядсаа одоо юу гэдэг өөрийн тэр хүчнэдсэн балиар өшөө авалтыг өөрөөсөө л аваад яваад байгаа байхгүй амьдралынхаа туршид энэ ээж нь би бүр эртхэн шиг ороод ир байхгүй болохгүй яваа гэж бодож чинь яг гэж амьдралд нь хоёр дахь гарч ирж хүүхдээ дахиад зарж үзэгдэж байгаа амар хатаа амьдрал үтсэн юм байна. Тэгээд яг иймэрхүү юмнуудыг сонсохоор л угаасаа нөгөө яана бид нар чинь ямар олон хүний амьдралыг яг ингэж ивүүлэх боломжтой бэлээ хинд очиод яаж нөлөөлөх вүлээ гэлстэй айгу сэтгэл бүрөө эхнээс ахвал айгу хөвтлөө. Тэгээд ийм нөхцөл байдлаас гарч ирсэн жүжигчин бүсгүй маань сүүлд одоо бүр Холливуудын хамгийн алдартай дэлхийн од болж чадж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн өндөр цалинтай жүжигчин болж чадж байгаа. Зөвлөнтэй үнэхээр сайхан. За тэгээд сүүлийн үед нэг хэсэг кинонд одоо бидний том кино гэх юм уу те тоглохгүй байж байгаа. Тэр 2024 онд The Substance гэдэг киногоор одоо бүр дэлхийг шуугууллаа шүү дээ. Үзсэн үү тэр кино? Уруул арчаад байдаг мөн үү? Мөн. Амар ёо тэр тоглолт нь амар тий. Яа тэрүүгээр бүр амар бүр үнэхээр мундаг тоглосон. Төрхөн ч бас амар болчих. Ер нь ингээд тэр нүдний хаарцсан марцсан ёо. Тэгээд тэр чинь өөрийгөө хөгшин гэж мэдрээд байгаа хүний дүр тоглож байгаа шүү дээ. Тий. Гэхдээ л харсан ч тийм юм уу үнэхээр үзэсгэлэнтэй эврээл байгаа. Харин тий. Тэгтээ тэр нөгөө өөрийгөө үзэн ядах мэдрэмж яг олон удаа авч исэн байхад тэр тоглолт нь бол супер. Харин тэгээд чи энэ киногоороо Алтан бөмбөрцгийг анх удаа аваад тэгээд Оскарт анх удаага нэр дэвшиж чаддаг. Тэгэхээр 2024 он бол Деми Мурын хувьд кино урлагт хөл тавьснаас хойш 40 жилийн дараах одоо замналынх нь хамгийн оргил үйлрэл нь одоо он байсан байна. За одоо Деми маань 63 настай. Олон төсөлд оролцоод ер нь кинонд тоглосон хэвээрээ л байгаа. 3 сайхан охинтой ер нь багада авч чадаагүй тэр аз жаргалаа одоо л сайхан аваад аз жаргалтай амьдарч байгаа болов уу гэж бодож байна. За тэг хоёулангийн нэвтрүүлгүүд ер нь дандаа л сургамж өгөхөр л байдаг шүү дээ тийм. Дэмигийн амьдрал ч гэсэн хэр сургамж өгөхөр байлаа. Тэмцсний дараа ер нь аз жаргал эртгэл юм байна. Яаж хийж байгаад амьдэр. Яста сайхан байлаа. Яг хүнд ч гэсэн сургамж маш их байна. Баярлалаа. За ингээд шинжлэх ухаан танин мэдгүй од өндөр сувгийн кино түүх нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз, од өндөр радио 83.3 107 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүргэх гэж дэмжиж ажилласан аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн Unitel мөн ханиа томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Travelio дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн их хоттой баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4 518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.